Үг утга алдарх нь. Хэл бичиг гэдэг чухамдаан амьд. Хэл гэдэг нь тухайн ард түмнийхээ соёл, сэтгэлгээ, түүх, нийгэм, амьдралын шууд тусгал тойлогддог. Товчхондоо амьд бие махбод шиг урган цэцгэлж, өсөн хөгжиж, өтхийн доройд. Он цагийн уртад зарим үгс мартагдан утга алдарч, шинээр бий болж байдаг. Үг мартагдах, утга алдарх нь нийгэм, улс төр, соёл боловсрол, ах уй аж амьдрал ингээд маш олон зүйлээс хамаарна. Энэ нь мөнхийн зохисолтгүй хөдөлгөөн. Хэлний бодлогын үндэсний зөвлөлтөд хамтран бэлтгэдэг их хэлмэн нэвтрүүлэг энэ ба үг утга хуучрахын тухайд зориулагдаж байна. Хэлний шинжилт бол одоо хууч үг, хуучирсан үг гэж одоо бас нэр томьёо биелдэ. Тэгээ архаизм гэдэг нэртэй тийм хуучирсан үг гэж. Тэгвэл энгийнээр ойлгоход бол эд зүйл ер нь хуучирдаг гэдэг шиг үг бол хуучирдаг. Гэхдээ бол үг бүхэн бол хуучрах албагүй. Тухайлх юм бол одоо амьдралын чухал үзэгдлийг даасан одоо байгаль цагуур, их эцгийг даасан үг ч юм уу, зарим үйл үгийг бол хуучрах боломжгүй. Гэтэл яг зөвхөн юмны нэрэлтийг тухайн үед хэрэгжилж байгаад болчихсон тийм зүйлүүдийн нэр бол хуучрах тохиолдол байна. Үг хуучрахад гол нь нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл нь тухайн цаг үеийн нөхцөл байдал. Нийгэм хөгжих тусам бол одоо шинээр үг хэсэг гарч ирнэ. Нэг хэсэг нь бол хуучрах тохиолдол. Тэгэхээр дандаа үг хуучраад байна гэж байгаа юм бол биш. Тэрний хажуугаар шинээр үг бас нэмэгдэх тохиолдол бас байж болно л гэж. Ариун ихсүүс байхад өхөрчний хариулга маллагаанаас их шалтгаална. Сайлчин хүний санаачлаг, арчилгаа маллагаанаас их шалтгаална. Моторчин сэлэсрүүдийн аядаас их шалтгаалдаг юм шиг надад санагддаг. Манайха бол 1760 литр сүв авчих хэвээр. Энээс нь 152 кг марвал 102 кг дос авчих нь. Хоньны сүвгээр бол өрөм, зөөхий, цагаан дос, ээзгий, бушлаг одоо шөөгөр бол янз бүрийн амтлаг сайхан цагаа идэх хийж болно. Социализмын үед хэрэгжилж исэн олон тооны үг хэллэг бол өнөөгийн залуус бол бүр мэдэхгүй. Тухайлх юм бол одоо 5 жилийн төлөвлөгөө, социализмын материал техникийн бааз, өглөөний сонин уншлага гэдэг юм уу тийм ээ. За магадгүй бидний бас нийгмийн хүндхэн хэцүү үед байсан дээр картын бараа гэдэг ойлголтыг одоо хүүхдүүдэд ярихаар одоо үлгэр домгийн мэтэр ойлгодог. Картын бараа яад гэхээр тэр сард нэг удаа ийм өгдөг. Энийг картын бараанд ингээд байсан юм гэхээр тэр хүмүүс гайхаад байдаг. Тэгэхээр тэр нийгмийн ултрын шалтгаанаар бол бас ингээд үг хуучрах тохиолдол байна. Түүний удаад ах уйн соёл хэрэглээ, амьдрах орчин, бусад гадны соёлын нөлөө жин дарах үүрэг гүйцэтгэдэг байна. Гонц гэдэг үг байна. Энэ гонц чинь ерөөсөө бүх шатанд одоо байсан. Суманд байсан, баригадад байсан, замд гонц байсан. Хотод бол тэр яриа гонц. 90 он гараад энэ гонц гэдэг үг байхгүй болсон. Ерөөсөө энийг хязгаарлыг хаяа гэж хинч хэлээгүй. Тэгээ тэрний оронд цайны газар, хоолны газар. Ингэс энд нөлөөсөн юм бол өөр монголчуудын ерөнхий тэр ахуй байдалтай холбоотой тэр зөвлөд бол их нөлөөсөн. Тэнд очсон улсууд хоолн гэр гэж байна. Хоолн гэр гэдэг юм байна. Бид нэр хоолн гэр тоолоод банк одоо тэнд тоолж аваад ирлээ. Тэгээ тэр бол гонц хэрэгцээнээс хятад өгөлдөө гонцаа гэдэг ийм тэг хэрэглэнээс ингээд өөр аянд гараа явчих. Кичнээн үг цаашид хуучрахыг, болохыг бид мэдэхгүй. Энэ бол хэлнийхээ хөгжлийн явцдал шийдэгддэг асуудал юм байна. Хэн нэг хүн энэнийг шийдэхгүй, хүчээр ингэхгүй юм байна. Хөрөнгөний нийгмийг морьтон ард маань алгасан дүүс социализмыг зорилоо.
Намар түмний түүхэн хөгжлийн их жигсаалын төв бөмбөрийн уран зохиол болсон юм. Дараа нь гадаад хэлний оролцоо нөлөө. Гадаадын үг хэллэг хүчтэй нэвтэрснээр тухайн хэлний үг мартагдан орхигдох нь түгээмэл байдаг. 33 онд Цэндийн Дамжинсрангуй хичээл үлгээ гаргаж хэлвичгээ хөгжүүлэх гэдэг мундаг том өгүүлэл бичсэн. Тэр өгүүлэлд юу гэж хэлсэн бэ гэхээр Монгол хэлэнд гадаад үгийг авч хэрэглэнэ. Хэрэглэнэ. Тэгээд энэ 5 үг дурдсан байдаг. За энэ 5 үг гэхээр зэрэг нэгдүгээрт нь автоном, хоёрдугаарт нь феодал, гуравдугаарт нь интернационал, дөрөвдүгээрт нь мужи, тавдугаарт нь пролетар, зургаад нь машин. Энэ 6-ыг яг дурдаад энэ 6-ыг давын өмнө бид нар авч хэрэглэнэ. Энэ Европын хэлнээс орж ирж байгаа үг шүү гэж. Тэгээ энэнийг далимдуулж янз бүрийн үг авч хэрэглэх, оновчтой биш үг авч хэрэглэх энийг одоо дэлгэрүүлэхийг эрс хориглоно гэж. Ингэж одоо хэлж ирсэн юм байна. Энэ дотор жишээ нь миний сая дурдсан дотор хууч үг гэхээр зэрэг феодал гэдэг үг одоо байхгүй. Интернационал гэдэг үг байхгүй. Тэгэхээр чин зэрэг хэл гэдэг бол одоо чоцорсон хоёр үг нь музей, нэг нь болохоор машин. Энэ хоёр хэрэглээтэй, бусдууд нь болохоор зэрэг хуучраад хэрэглээнээс гарсан юм байна. Тэгэхээр чинь хэлний үг гэдэг бол ерөөсөө тодорхой хугацаанд хэрэглэгдээд хэрэгцээ дуусахаар зэрэг хэрэглээнээс гардаг ийм учиртай юм байна гэж би бодож байгаа юм. Аяа, монголчуудад юутай сайхан амьдрнам. Малын хөлийн тоосон дунд магнаг турган дээлтэй хөлбөрч, манай танайг мэдэхгүй махайр гар бэлхэж, чухам хүү жаргалын дээдэг эдэлнэм. Бидний дунд ууралсан хүн нэгэ хэмч үгүй. Бидэнд бас уй таралх мөч оптоос байхгүй. Яагаад гэвэл бид социалист Монголын азтай иргэд яагаад гэвэл бид социализмыг гардан байгуулагчид. Бид тэгээ наран мэт өмнөх замыг гүйгүүлэгч гэрэлт коммунизмын зүг зорж явна. Ураа нөхтөө, урагшаа нөхтөө. 17-оос 20 дугаар зуунд манж хятад үг хүчтэйгээр нэвтэрсэн бол 20 дугаар зуунд Орос болоод барууны үг монгол хэлэнд нэвтэрчээ. Үгийн тоогч багцаагаар гаргасан байна. За Францаас эхлэхэд Франц хэлний 328 үг. За санскрит хэл, энтиг хэл гэсэн хинди хэл. Энэний 266 үг тэмдэглэгдсэн. Төвд хэлний 817 үг одоо хэрэглэгдэж байна. Хятад хэлний 498, 500 гэдэг юм бэ. Ийм үг байна. Грек хэлний 421 үг байгаа. Одоо англи хэл монгол хэлийг төрөө явчлаа гэдэг. Тэгтэл англи хэлний 253 үг. Одоо бидний хэрэглээнд байгаа. Энэ бол тоолсон үг байхгүй юу? Тоолсон. Латин хэлний 469 үг байгаа. Грек латин хэл гэдэг бол энэ баруун Европын хэлнүүдийн суур байхгүй юу? Тэгэхээр тэр тийм үг байна. Орос хэл ч одоо аюултай гэж бас ярьж байгаа. Монголчууд дандаа оросоор ярьдаг гэсэн. Тэр монгол хэл мартцсан оросоор ярьдаг. Тийм биш. Одоо тоолоод үзэхээр орос хэлний 337 үг л монгол хэлэнд хэрэглэгдэж байна. Ерөөсөө хэрэглээ болсон. За Япон хэлний үгийг бивээс оруулсан. Энд одоо юу гэхээр нэг суума хөгжөөд манай өгчүүд чинь бүгдээр Япон нэртэй болсон шүү дээ. Тэрнийг би Япон багш нартайгаа ярьж байгаад тэр ханзы угаар нь оруулаад яасан. Энд бол нэг 57 үг
орсон. Одоо нэмэгдээд 60 хүрч байгаа байна. Тийм. Итали хэлний бас үг байгаа. Энэ одоо хөгжмийн хэрэгсэл тэр тийм юутай холбоотой тийм үгнүүд бас монгол хэлэнд орсон байгаа юм. Тэр бол нэг 53 үг байгаа. Итали хэлний. Герман хэлний 106 үг яг одоо монгол хэлэнд хэрэглэгдэж байна. Тэг хамгийн сүүлийн 4160 хэдэн үгтэй юм төлөвчийг гарсан. Өдөр тутмын ахуй амьдралын хэв маяг, орчин, амьдрах ажиллах хэв маягч тодорхой нөлөө үзүүлнэ. Тухайн эд зүйл амьдралд төдийлөн хэрэглэгдэхгүй бол бас үг нь хуучрах, мартагдах шинжтэй болдог. Хот суурин иргэн шил нэвтрэхийн хэрээр нүүдэлчдийн уламжлалт үг хэллэг маш хурдцтайгаар мартагдж байгаа нууц биш. Зарим үгс бидэнд танил сонсогдох боловч зарим нэгэнд харь үг шиг санагдах болсон байна. Сүүлийн үед бол Монгол ахуйтай холбоотой үг хэллэг бол маш их мартагдж хуучирч байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл одоо би бол өөрөө түүх хаалхын хүн л дээ. Тэгэхээр ширгүү гэдэг үгийг ширгүү ягшуургадах нар гэх мэтчлэн үгийг хэлэхээр хүмүүс ойлгодгүй. Нар гэж үгс үг. Нар мэдхгүй байна. Нар мэдхгүй. Нар. Ширгүү. Мэдхгүй. Ширгүү. Нөгөө оролцолцсон гэдэг шиг биш үү? Биш ээ. Ягшуургадах мэдхгүй. За тэгэхээр ширгүү гэж одоо яг юу хэлээд байгаа юм гэхээр гэрийн одоо Монгол гэрийн юу авдар орны тийм буланг тохойг хэлдэг. Ягшуургадах гэдэг нь бол одоо хатуудахыг хэлдэг. Тэгэхээр энэ ягшуургадах гэхээр ягшуургадах гэж одоо юу гэсэн үг юм гэх мэтчлэнгээр асуудаг л да. Тэгэхээр одоо хатуу зүйл дээр суух, хатуу зүйл дээр хэвтгэд доороос нухаж хатуурахыг бол ягшуургадах гэж хэлэх жишээтэй. Нар гэж бол хувь махыг хэлдэг. Өвөл идшээ идээд айл болгонд одоо нэг хавирга одоо юу гэдгийг сэр ч юм уу тийм гидснээс нь чанаад юм уу эсвэл одоо түүхийгээр нь ингэж хувь хүртээдэг хам хатан сатан ойр тойрны хөш зэрэгэлтэй одоо улсуудтай тэрийг бол бид нар гэж хэлдэг. Одоо ч гэсэн манай болгонд бол нар тарах гэж ярьдаг. Яагаад эднэрийг мэдэхгүй болж байгаа юм бэ гэхээр ер нь бол яг нөгөө Монгол ахуйгаас холдоод эдгээр үгийг бол мэдэхгүй болж байна л гэж дүгнэж. Ингээд манайх 2 хүүтэй болж байна. Энд 2 игнээс сор байна. Бүсгүй хүүхэд гарвал энэ игнэнд. Бүстэй хүүхэд гарвал энэ игнэнд нь эр шагаа уйдаг учиртай. Тэгэлгүй яах вэ? Манайх одоо дараагийнхаа хүнийг бүсгүй хүүхэд л гараасай л гэж бодож байна да. Үгийн тоо цөөрөх тусмал монгол хэлний баялаг муудна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хатуудах гэж ганц үгээр хэлхийн оронд нь ч хатуудчихвэл ягшуургадах гэх мэтчлэнгээр үгээр хэлвэл бас нөгөөтэйгүр ингэж нөгөө үгийн баялаг багасаад байгаагийн нэг шалтгаан нь юутай холбоотой вэ гэхээр бидний үед бол маш их ном уншдаг байсан. Тэр номн дотор үнэхээр сайхан нөгөө монгол хэлний үгийн баялаг тэр чигтээ багтдаг байсан. Хэл гэдэг тасралтгүй ховсон өөрчлөгдөж байдгийн жишээ нь та бидний хүндэтгэн бишрэх ёстой Монголын нууц төвчөн хэмээх хөлгөн судралээ. 12 бүлэг 282 зүйл бүхий 9000 орчим үгэнд багтах Монголын нууц төвчөн хизээд монголчуудын судлах ёстой гол судлагдах хүн байсаар ирсэн. Монголын нууц төвчөнд хэрэглэгдэх зарим үгсийг одоо бид хэрэглэж байгаа ч утга нь өөрчлөгдөн хуучирсан байх нь ч бий. Одоо бидний мэдэхгүй маш олон тооны үгнүүд бол
Монголын нууц тавчаа гэдэг одоо бидний судар энэ зохиол дотор бол маш олон тооны нууц хуучин үгнүүд байгаа шүү дээ. Энийг бол судлаачид нэг нь ийм утгатай үг хэллэг байсан байх гэдгийг бол тааглаад одоо гаргаж ирсэн тохиолдлууд байгаа. 140 дугаар зүйл дээр жишээлбэл нууц тавчаан дээр нэг ийм өгүүлбэр байна. Тэр эхний өгүүлбэрийг хэлэх. Нэгэн өдөр Чингис хаан бүрий бүх бэлгүүттэй хоёрыг авалдуулъя. Эхний өгүүлбэр шүү дээ. За тэгээд тэр үгээр авалдуулсан чинь юу болсон бэ гэхээр бол хоёр бүх барилдаад тэгээд тэр улсын бүх хүчтэй бүрий бүх гэж бүхтэй нөгөө Чингис хааны дүү барилдаж байгаа шүү дээ. Бүрий бүх бол Чингис хаанаас айгаад дүүд нь бууж өгөөд тэгээд тэр үеийн бүхийн ёсоор одоо сайр дээр нэг дарчсан босгоогоо дарцсан харахлаар тэр зүйл дээр чинь тэгдэг штэ. Ингээд юу энэ одоо доод оруулаа ингээд зууцсан гэдэг. Юм хэлээгүй. Чингис хаан л ингээд харангуут л хаан болвол нэг ингээд шазуураас ч юм одооны хүн бол нэг ингээд оруулаад ингээд нэг зуусан. Тэр дохиог ойлгол хин чин бол өвдөглөл одоо тэр бүрийн бүхий нурууг нь хуглаа хийцэн гэж. Тэгээ энд ямар үг хуучирчаад байна гэхээр одоо авалдуулъя гэдэг үг. Тэр авалдуулъя гэдэг үгийг одооны монгол хүн ойлгохгүй. Тэгтээ сонсоход бол энэ авах гэсэн үг маань явж байгаа. Авалдуулна гэж. За тэгэхээр тэр авалдуулна гэдэг нь тухайн цагтаа хоёр хүн бүх барилдахыг хэлдэг байсан. Бүхийг авалдаан гэж нэрлэдэг байсан. Нууц тавчаан дотор бас барилдах гэж үг байгаа. Тэр 254 дугаар зүйл дээр гардаг. Юу гэж хэлсэн гэхээр за миний хөвгүүдийн ахмад нь одоо энэ зорчтой үгээ хэл гэсэн чинь цагаадаа босоод энэ би энэ мэрэгдийн орхитост мэдүүлэхгүй юу ярьж байгаа. Тэр жинхэнэ их нь бол мэрэгдийн орхитос биш. Мэрэгдийн сул өлөө жол олзуур гэдэг нэг үг хэлээд байгаа. Тим хүнд мэдүүлэхгүй гэдэг аахгүй. Тэгээ тэр хоёр ингээ хоорондоо хэрэлдэж байгаа. Тэгэхээр тэн дээр ингэж гарна. Цагаатаа хэлээ тэгэхээр ах нь уурлаад дүүгээ ингээд захнаас нь барьсан заамдсан байна. Ингээ барьсан барь үг. Тэгэхээр ах нь дүүгээ заамдаад бариад авахлаад дүү нь хариу ингээ барьдгийг байна. Тэгэхээр энэ барих хуулийг хоёр хүн зэрэг хийчихээр тэр хоёр барилдаг гэж байна. Тэр хоёр барилдаг гэдэг нь бүх барилдсан биш. Хоёулаа зодтолдох гээд одоо хэрэлдэх гээд юм уу ингээ заамдалцсан. Тэгтэл тэр барилдаад ахт нь Чингис хаан ч дууга хараа суугаад байгаа шүү дээ. Тэгэхээр чин энэ үгнүүд нь бол хуучраагүй байгаа ч дээ. Одоо хэрэглэгдэг. Одооныхоор яг тэр хоёр авалцаад та гал гарч байна. Акторын болж гэнэ гэж ярьдаг шүү дээ. Тэг ингээд утгын ийм жоохон шилжилт ингээд нөгөө хуучрах өөрчлөх ийм юмнууд байгаад байгаа байхгүй. Тэгээд үг нь хуучраагүй мөртлөө утга нь өөрчлөгдсөн. Бидэнд баттайгаар үлдэн хоцорсон тус их сурвалж нь Мин улсын үеийг 1228 оноос бичигдэж эхэлсэн Монголын нууц төвчөн Мин улсын үед дараа нь Алтан төвч Хөгсударт дахин зарим үгс нь хуучирсан байдаг. Үүнийг Алтан төвчийг бичиглэгч Гүүш Лувсан Данзан, Хөгсудрыг бичиглэгч Инжинаш нарч хүлээн зөвшөөрч байжээ. Хөгсудрын өмнө бичсэн товчит тойлгоо нэг 12 хэсэг өчөө 9 ч хэсэгчүүл нэг хэсэг байгаа. Тэрэн дотор Ванчин бол өөрөө бичсэн. Үгүй Инжинаас бичсэн шүү дээ. Би ингээд эцгийн бичээд эхэлсэн ингээд номыг ингээд үргэлжлүүлээ бичихлээр хуучирсан үг, хуучин ном уншаад ойлгохгүй болсон үг зөндөө байна. Тэгээ бүр тэрэн дотор бичсэн байна шүү дээ. Арга газараас хүн иржээгээд баярлан гүйж очиод ингээд мэдэхгүй болсон үгээ асуудаг. Тэр арга газар гэдэг нь одооны ар Монголоос байхгүй. Тэр чинь өмнөд Монголын хүн. Одоо Ванчин болын нутаг гүтэр лавны ингээд одоо тэр манчтай залгаа монголчуудын хамгийн зүүн урд талд байсан хүн байхгүй. Тэгээд тэр чинь олон хэлтэй. Тэгээ нөгөө хуучин ном судраа үзээд аавынхаа юмыг үргэлжлүүлэхээр чиний асуугаад байгаа мэдэхгүй үг зөндөө болцсон байгаа байхгүй.
Нууц төвчөөний 83% эзэлсэн Алтан товч гэдэг ганц ном Монголд одоо байгаа шүү дээ. Тэгээ Алтан товчийн текстэн дотор чинь Алтан товч чинь одоо 600 жил биш. Одоо 400 жилийн дараа ч юм уу те. Алтан товчгийг түүхээ бичсэн хүн байна шүү дээ. Тэр хүн чинь нууц товчооны зарим үгээ мэдгээ байсан баг. Тэнгуут тэр Алтан товчийн судар дээр чинь үйл үгээ ард талд ингээд нэг нарийнхан юу хулс мулсаар заримдаа засвар ч юм уу юу ч энэ үгийг тэгж ойлгоно ингэж ойлгоно гэ бичсэн юм байгаа шүү дээ. Тэг эн чи яриад тахт ингээ харахад бол одоо явжаа гэдэг нь иржээ ч гэдэг юм одоо нэг юм мэдмээр юм шиг үгнүүдийг ингээд жоохон хуучин хэлбэрийн юу өдр болгоцсон тийм үгнүүд байдаг шүү дээ. Засварууд. Тэгэхээр чин хэл бол ингэж өөрчлөгддөг юм байна гэдэг юм харагдаад байгаа. Үг хуучирч орхигдож болдогч хожим эргэн хэрэглэгдэхдээ утга нь өөрчлөгдөн хэрэглэгдэх нь бий. Мартагдаж хуучирсан үгсийг сэргэн хэрэглэж эхлэх нь чухал ач холбогдолтой юм. Соёл, түүх, урлаг, нийгмийн өөрчлөлтөд уялдан зарим үгс дахин хэрэглээнд орж бүр шинэ утгатай ч болж хувирдаг. Энэ нь маш олон талын ач холбогдолтой юм. 90 оноос хойш бид нар чинь бактери нийгэмчилсэн. Тэр үед өмнө нь хэрэглэдэггүй байсан зарим засаг захиргааны нэрүүд байна. Тухайлах юм бол тамгын газар, шадар сайд гэдэг үгнүүд бол бид нар одоо нэг нь тогтцсон байна шүү дээ. Сумын засаг дарга, аймгийн одоо хотын засаг дарга гэдэг ч юм уу, засаг ноён гэдэг шадар сайд гэдэг нэр томьёог зарим одоо яамн дээр бол төшмөл гэдэг үгийг бол бас хэрэгжилж эхэлсэн байгаа. Мэдээд тэр бол засаг захиргааны шинэ юугаар нэгдэр бол өөр утгатай болцсон байгаа. Одоо бидний сайн мэдих одоо өртөө гэдэг нь шүү дээ. Өртөө гэхээр зэрэг хүмүүс хуучны өртөө гэдэг үг би сонссон морин өртөө гэж яриад. Гэтэл мэдээж морин өртөө байхгүй болцсон чинь одоо бол төмөр замын буудлуудыг бид нар өртөө гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Эн чинь бол хуучин бол 30-аас 36 км-т нэг морин өртөө байдаг. Тэрэн дээр нөгөө эд бараа албан бичгийг ингээд зөөдөг байсан. Тийм учраас өртөө гэдэг үгийг Монгол төмөр зам байгуулагдаад эхлэх үед тэр буудлуудыг хуучин цагийн тэр нэрийг шинэ нутаг агуулгаар баяжуулаад хэрэгжилсэн баггүй. Тэгэхээр тэр одоо өртөө гэдэг үг чинь бол дахиад хэрэглэгдсэн их гоё өртөө ш. Улаанбаатар өртөө, Чойр өртөө гэдэг ч юм уу тийм. Заримдаа бидний хэрэглэж байгаа ганц нэг үг мартагдаж байгаа харагдах боловч цаанаа бас бүхэл бүтэн зан заншил, өв соёл мартагдаж байдаг. Тийм ганц үг гэлтгүй Монгол хэлнийхээ эд ширхэг үхэн дээр анхаарлаа хандуулан судлах нь том чухал. Тэгээ нууц товчонд чинь тэр ураг барилдахтай холбоотой юмнууд бас гардаг. Хэрээдийн нэлхсэн өнгөм чинь бэр гуухлаар ирж багалзуур гэдэг. Багалзуур гэдэг тэгэхээр чинь тэр чинь одоо халахад бол хуучин Монголд бол нөгөө хоримлсон хоёр ирэм чинь бол эхний 3 өдөртөө хоньны хөзөө өөр юм иддэггүй тэрийг 3 өдөр иддэг барьдаг гэдэг нэг юм зан уул ёс шүү дээ. Тэр чинь бол нөгөө хоньны яс чинь хэлхээ сайтай учраас энэ хоёрын ураг барилдаж байгаа юм бүр салахгүй гэсэн бэлэгдлийн утгатай учраас тийм үг өдр гарсан байна. Монгол хэлний тодорхой нэгэн хөгжлийн үе шат бол барууны соёл сэтгэлгээ шингэсэн 20 дугаар зууны эхнээс төгсгөл хүртэл үргэлжилсэн социализм үе. Тухайн үеийнх нь амны уншлаг шахуулсан коммунист ёс суртахуун, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, пионер, сэргийлэгч, дамын 8-аачин гэх мэт үг одоогийн хүмүүсийн ой тойнд дурсамж болон үлджээ. Феодал гэж үг сутгатай. Феодал одоо нөгөө хилмигдүүлэлт үед одоо нөгөө юу эсэ штэ. Жохоо өв эд хөрөнгөтэй хүмүүсийг муу феодал гэж юу юм. Халуус хэлхтэр гарч. Пролетар. Пролетар. Интернационал гэж. Интернационал. Мэдгүй. Музей одоо эртний зүйлсүүдийг хадгалдаг газрын музей. Кибер гэж үгсэн үг. Кибер захим. Феодал нэг хилмигдүүлэлт үед хэрэглэлт сонсогддог байсан үг. 5 дугаар 5 жилийн төлөвлөгөө үйл чимэдгүй ямар утгатай үг вэ? 5 дугаар 5 жилийн төлөвлөгөө. Энэ нэг хилмигдүүлэлтийн үед нэг мал аж ахуйгаа өсгөх төлөвлөгөө юм болов гэж нэг тийм төлөвлөгөөтэй байсан гэж сонсч байсан. Манай Лувсанжи багш хэл их том хүн шүү дээ.
тийм ойлгосон жив. Тэр багш чинь санаачилж градус гэдгийг чинь монгол үгээр кем гэдгээр хэлнэ. Тэгс. Тэгээд нэг хэсэгтээ телевизэд бол өнөөдөр төдөн кем, маргааш төдөн кем, нөгөөдөр төдөн кем гэд нэг хэсэг явсан. Тэгсэн одоо градус гэдгийг хэлж байгаа ганц ч хүн байхгүй. Кем гэдгийг хэлж байгаа хүн ганц ч байхгүй. Бүгдээрээ градус. Тэгэхээр бол энийг ингэж хорж болдгоо гэдэг. Бас дараагийн нэг жишээ нь телевиз гараад ирсэн. Телевиз 67 онд гарахад чинь намайг 1-р хөрөст ороход гарч ирсэн. Бүгдээрээ зурагтай радио гэдэг нэртэй байсан. Зурагтай радиогоор өнөөдөр юу гарч байна? Өнөөдөр зурагтай радиотой үлээ гэж ингэж асуув. Тэгсэн тэр чи яаж ийм вөхөр явсаар байгаад ерөөсөө тэрний хэлдэг хүн байхгүй телевиз. Өнөөдөр телевизийн нэвтрүүлэгтэй юу? Телевиз гарах уу? Ингээ явц. 1990-ад он гарснаар нийгмийн эдийн засгийн өөрчлөлтөд агаад монгол хэлний маш олон үг орхигдсон гээгдэж түүнийг орлох гадаад үгс төрн орж ирсэн. Ингэж гадаад үг орж ирэх нь хэр зөв эсэх талаар эрдэмтэн судлаачдын саналыг сонирхлоо. Орос хэлэнд галош гэдэг үг ороод ирсэн гинэ. Галош та нар мэдгүй. Энэ Франц хэлний үг юм байна. Тэгээд Оросд эхлээд ороод ирэхээр нь тэгэл ерөөсөө Оросын зохиолчид одоо тэр сэхэтнүүд айхтар эсэргүүцэж орос хэлэнд энэнийг орлох байхгүй яах юм. Энийг шахаж гаргана. Тэгээд оронд нь мокроступия гэдэг үг орос хэлний үгийг хэрэгжилсэн байна. Тэгээд нөгөө ажиглалт хийж байгаа зохиолчид тэр сэхэтнүүд ажиглал байсан. Дэлгүүр төрсөн улсууд орж ирэл тэр мокроступия гэж юусэн хэлсэн ганц ч хүн байхгүй. Бүгдээрээ галошави байна уу гэж одоо ингэж хэлж байсан гэж. Тэгэхээр зэрэг тэр юу санаачилж яасан тэр зохиолчид сэхэтнүүд за энэ бол биш юм байна. Хэлийг бол зохиомлоор ингэж төгжиж болдгүй юм байна. Орох юм нь бол орж байдаг, гарах юм нь гарч байдаг. Ийм л юм. Тэгээ одоо бас оросууд гимнастика гэдэг үг латин хэлнээс ороод ирсэн. Бас юу гэдэг дискусси гэдэг үг ороод ирсэн. Тэгэхээр чин тэрийг оросууд бас ууруулсан гэж байгаа юм. Ийм үг байсаар байтал бид нэр энэ латин грек хэлний ийм үгийг аваад яах. Гимнастика гэдгийн оронд ловкосилие гэдэг үг хэрэглэе орос хэлний үг. Тийм. Одоо тэр их шаламгай хүчтэй гэсэн үг л дээ. Хүч баргаж их шаламгай байх. Тэгсэн. Дараа нь нөгөөх юу гэдгийг дискус гэдэгтээ спорованы гэдэг үгийг авъя. Маргалдаан, арцалдаан гэсэн юм утгатай. Тэгээд ажиглаж байсан гэж байгаа юм. Тэгтэл тэдүүлийн зохиож хэлж байгаа орос үгээр хэлж байгаа хүн ерөөсөө байхгүй. Гимнастик, дискус энэ. Тэгээд ерөөсөө хэлийг бол ингэж зохиомлоор хорж болдгүй юм байна. Хэл ямар хөгжлөөр хөгжих ёстой юм бэ? Тэр удирлороо л одоо явах ёстой юм байна гэдгийг ойлгоод тэрний хоржиж чадаагүй гэж. Хэл гэдэг амьд. Түүнийг арчлан хамгаалж цэцгэлүүлэх нь монгол хүн бүрээс л шалтгаална. Тухайн хэлээр ярих эцсийн хүн хорвоог орхиход тухайн хэл мөхлөө хэмээн үздэг. Тэр аюул монгол хэлнээс минь хэдий холч монгол хүмүүр их хэлнийхээ эс ширхэг мөхнийг хайрлахаас гадна хамгаалах үүрэгтэйг санаж яваарай. Их хэлэн хайрлцгаая. Өөрсдөө хөдсөн дээлэмсдэг мөртлөө судар бичгэн магнаг торгоор баримтаглаж түүх сурвалжаа 9 эрднээр сийлж мөнхжүүлдэг энхчингийн орон миний Монголоо. Хөх тэнгэрийн дор хөх Монголын хөлгөн их судрууд үүдэлчин монголчуудын дэлхийн дурсамж болон үлэмж цаглашгүйд эрхэмсэг оршин